Сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. Энэ өдрийн мэндийг нийт үзэгч, сонсогч та бүхэндээ хүргэе. Гайхалтай зүйлсэд дуртай монголчуудаа мөн шинэ шилдэг гэсэн шинэлэг зүйлсэд дуртай мөн үзэгч, сонсогч та бүхэндээ Хөг Тэнгэр радио 82.9-ийн Пох нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн Похын вирц наривлагчаар Ариукан, хөтлөгч редактораар Хатна Туул Агимины би та бүхэндээ хамтдаа байна. Сонсогч үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээ бүгдэнд нэн цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээ Хорвоо ертөнцийн сонин ачин тэр гайхалтай мэдээллүүдээс одоо гур хөтлөгчин сонсогч үзэгчдээ бас хүргэх гээд бэлдсэн байна. Тэгээд хин хинд бас ямар гайхалтай мэдээлэл байна. Тэр талаар бас хамтдаа сонирхцгаая, жиг тавьцгаая. Радио 100.9 бол 82.9 төлгөөс гадна манай албан ёсны Хөг Тэнгэр радио YouTube сувгаас бас бид бүхнийг subscribe даран одоо сонсох боломжтой. Хэцүү байгаад бол зүгээр sub хийчихвэл sub дараад бид бүхнийг сонсоорой. Мөн Хөг Тэнгэр радио Facebook пэйжийг мандагаарай. Тэгээд дүрстэй нэвтрүүлэг тэнд орж байгаа. Яг одоо бас 82.9-ийн Пох нэвтрүүлгийн эхлэлийг сонсож байгаа автомашиндаа ч юм уу албан өрөөндөө сонсож байгаа сонсогчдод байх юм бол бидний сошиал сувгаас дүрстэйгэр нь шинэлэг мэдээллийг хүргэж байгаа юм одоо концепттэй агуулгатай нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр бидний яриад байгаа зүйл чухам ямар одоо өнгө дүрстэй юуны талаар яриад байгаа юм бэ гэдгийг сошиал сувгаас маань илүү нэг ойлгомжтой үзчих боломжтой шүү гэдгийг дуулгая. За ингээд дараал нь болохоор туулагчаас эхлээд тэгээ миний мэдээлэл за тэгээд Хатнагийн мэдээлэл явах байгаа тий. Тэгээд хин энд ямар сонирхолтой мэдээлэл. Надад бол яг хоо байгалийн одоо бас талигч бас нэг юм нууцлаг хүч бол өөрийгөө хувирах чадвартай. Хамилион гэсэн. Тий, ер нь бол эрвээхэн. Чи төрүүлээ задлчих. Яг хоо би зүгээр захалж штэ. Тухайн үед надад Пох байсан тий. Тийм мэдээлэл байна. За. Тэгвэл надад ямар мэдээлэл байгаа вэ гэдгээ одоо би шууд задлаад яриа заяа. За, яста Пөх инээ төрмээр. За, барыг л инээ төрөндөө. За, яасан гэхээр найз охиныхаа гарыг амандаа хийгээд тэгээ тэглүүлээд тэгээ түүний араас нь эмнэлэгт түргэн тусламж авсан нэг ийм мэдээ байгаа байхгүй юу? За, тэгээд юу болсон гэхээр Хятадын жилийн хотын нэг эмнэлгийн эмч нар нь нэг хачирхалтай тохиолдлуудын нэг болох нэг инээдтэй бичлэг гэдэг юм уу одоо нэг бичлэгээс болоод үүдсэн тийм нэг шалтгаантай өвчтөнгүүдээ аваад ингээд эмчилсэн юм байна. За жилийн мужийн нэг эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд орж ирж байгаа нэг хосуудын зураг бичлэг ингээд цацагдсан байна л да. Хятадын нэг олон нийтийн юм цахим сүлжээгээр цацагдчихэ. За тэрэн дээр юу гарсан гэхээр нэг залуугийн аман дотор нэг гар явж байгаа. Тэгээ хажууд нь нэг эмхтэй ингээд бүсгүй ингээд дагаа явж байгаа нэг гараа ингээд хийцэн. Тэгээ авч болохгүй салгач болохгүй ингээд явж байгаа. За ийм бичлэг ингээд Хятадын сошиалаар ингээд тархаад хүмүүс ярилцаад эхэлсэн. Үйл явдал яаж эхэлсэн бэ гэхээр эхлээд тэр эмхтэй тэр найз залуутайгаа хоёулаа юу яасан бэ? Чиний гар нь би миний аманд миний гар багтахгүй үзье. Тэгээ ингээ хөвгөлтэй бичлэг хийгээд хоёулаа сошиалд тавь. Хандлт өндөр байж магадгүй загадгүй гэл ингээл эхэлж л дээ. Тэгээ яг нөгөө Монголд манайх нөгөө шил ингээ аврал гаргаж гацаач Ботрон гэдэг тий. Ботрон. Яг тэрэн шиг ингээд зүйл болсон байна. Тэгээ нэг миний гар хэр жижигхэн байна уу? Чиний ам руу багтах нь уу гэд ингээ гараа хийгээд хийчихэлтэй. За ингээ гараа хийгээд үтсэн чинь ингээ бичлэгээ эхлүүлсэн юм байна. Тэгээд эхлүүлсэн чинь нөгөө гараа зангидаад ингээ найз залуухаа аманд хийж чадсан ч гэсэн эргээд ингээ суулгах гэсэн чинь гар нь гарах. Гарцгаа тий. За тэгээ нилээ оролцсон гинэ. Ингээ авахгүй оролцсон чинь нөгөө найз залуу нь гэл ингээ штэ тий. Болохгүй байна гэл ингээл. Тэгээд тех явцад нь нилээ удаа штэ тэр чи. Тэгэнгүүт нөгөө булчин нь чангараад тэгээ амны булчин чангараад тэгээ ингээ байдал нэг л эвгүүтэд эхэлсэн гинэ. За тэгээ тэр хоёр ингээ бичлэг нь яваад байдаг нөгөөхөө ингээ авах гээд ингэж яадаг.
Тэгээ эмнэлгээ за ерөөсөө энэ болохоо хэллээ. Хоёлаа эмнэлгийн тусламж авъя гээд. За тэгээ эмнэлгийн тусламж авахар болсон байна. Тэгж явах хооронд нь ингээ хоёлаа эмнэлэг явж байгаа хооронд ингээд шүлс нь ингээ савираад тэгэж шүү. Ингээ савираад згсэн. Яаж одоо айтайхан байх вэ тэр чи хэцүүлдэ тий. Тэгээд тэр бүсгүй ярихдаа шүлс миний бугуунаас тохоо хүртэл урсаар байсан. Найз залгаахан шүлс нь урсаар. Яруулж байгаа. Тэгээ миний гар яг махны машин дотор орсон юм шиг ингээ шүд мүднүүд нь мэдрэгдээд ингээд. Тий, чадхаар улам шигдэх баха тий шүлс ингээд. Бүсгүйн гараас жижигхэн ч байж таарсан байна. Залуугийн аманд ч гэсэн бас тодорхой хэмжээнд том л байсан юм байлгүй дээ. Тийм л юм шиг байна. Ер нь яаж ч бодсон бүсгүйн гар нь том жижиг. Залуугийн ам жижиг юм шүү. Тийм л ах. Ер нь Өдөртөө эн чинь шууд ингээд бүтэн гар ам руу орж ийн гэхээр бүсгүйн гар жижигхэндөө гар байсан баха. Тийм л ах. Гэтэ би бол чигцэн болов уу гэж бодоод байна л да. Ер нь нөө бүрүү. Тий, хүчээр. Тэгээ одоо найз охин нь тэгсэн байгаа. Яг нэг тийм удах тусам яг нэг юм махны машин дотор миний гар байгаа юм шиг айц төрөөд исэн. Тэгээд ингээд шүднүүд нь ингээл мэдрэгдээл ингээд их л эвгүй байсан гинэ. За тэгээ эмчи өөрөөрөө яваад орсон. Эмч ямар эмч угтсан гэсэн чинь Жан Мингуан гэдэг эмч угтаж авч л дээ. За тэгээ юу болсон талаар бүсгүй нь яриад өгсөн. За тэгэнгүүт эмч үдсэн харсан. Тэгээд эрүүний булчин нь агшцсан байсан гинэ. Одоо ингээ удаан ингээ аман дотор байгаад хахаар тэгдгийн байлгүй дээ. Тэгээ булчин нь агшаад тэгээ охины гар нь яг тэр дотор ингээ гаццсан байсан. Ийм байдалтай байсан гэж эмч хэлсэн байна. За тэгээ өвдөлт нь улам ихссэн гинэ залууд бол. Өвдөлт ингээ ихсээд ингээд хэцүү байсан. За тэгэнгүүт нь яасан гэхээр эмнэлгийн ажилтнууд эхлээд өвчтнүүдийг тайвшруулсан байна. Тайвшруулах хөгжим дарж өгсөн байна, тоглосон байна. За тэгээ эрэгтэйг амьсгал боогдох, бөөлчхөөс сэргийлээд за тийм арга хэмжээ аваад тэгээд тусгай ам онгойлгогч ашигласан гинэ. Одоо бодвол одоо шүдмүд эмчлэхэд зориулд юм уу яасан тийм юм байд ингэ. Хөшөж мөшсөн юм. Тийм болов. Тэгээ эрүүгээ хангалттай томруулсан байна. Тэгээ ингээд булчин сулруулагч тариа тарьсан гэж байна. Тэгээ ингэсний эцэж ноцолдож жагаад нөгөө бүсгүйн гарыг 20 минут орчмын дараагаар гаргаж авсан гинэ. Тэгээд бас бүсгүй одоо нөгөө бугууны эргэн тойрон бас эвгүй болсон байгаа шүү дээ. Ингээд хөшсөн байгаа. Тэр мөрийн тэгээд сулруулаад ингээд бас хоёуланд нь л арга хэмжээ авсан гэж байна. Тэгээд энэ хэргийг яасан гэхээр ер нь бол эмчнэр сэрэмжлүүлэлт маркетаа ингээд хэлж өгсөн байна. Тэгээд энэ бичлэгийг нь сошиал даяараа ингээд сэрэмжлүүлж гаргасан байна л та. Тэгээ яг хүмүүс янз янзаар дими балаа юм сэдвэл гэж сэрэмжлүүлсэн юм байна. Ингэж болдгоо юм байна шүү гэ тэ. За тэгээд энэ бичлэгээ хятадууд одоо сошиал даяараа ингээд тавьсан, сэрэмжлүүлэг болгоо тавьсан байна. Энэ бичлэгийг яг одоо бүгдээ үзье. Ямар бичлэг гарах нь уу? За яг нөгөө бодит байдлыг ингээд цацсан байгаа. За тэгээ энэ бичлэгэн дээр болохоор залуугийн гаранд аманд гар явж байгаа. Тэгээд тэр гарыг гаргах гээд ингээд хамт ингээд юу руу ороод ирж байгаа байхгүй юу? Имлэг рүү яваад ороод ирж байгаа. За тэгээ эмчээ яана инэ болоод л одоо яана ингээ гар ингэчлээ гэл тэнгүүт нь эмч нь тухайн гарыг ингээ хараа. За ийм юм болсон байна гэд тэгээд ингээд булчин нь агшцсан. За тэгээд нөгөө охины бүсгүйн гар бол тэн дотор яг махны машин дотор байгаа мэтэр төсөөлөгдөжсэн. Тэгээ яг нөгөө шүднүүд нь мэдрэгдээд нөгөө булчин нь агшаад ирэхээр улам нөгөөдөг чинь ингээд чангараад улам нөгөө гарыг ингээд базаад одоо юу гэдэг хаазна гэх юм уу юу гэх тиймэрхүү байдалтай байж байгаа. Тэгээд тэрийг нь эмчнэр сулалж гаргаж ирж байгаа. Сулалж гаргаж ирэхийн тулд яасан гэхээр 20 минут ноцолцсон гэж. Ай маяг сонсоход бас булчингийн тайвшруулах гэдэг шүү дээ тий. Ай сонсгосон, тайвшруулах, ай сонсгосон, за хөгжим тоглож өгсөн. За тэгээд тайвшруулах нөгөө одоо ингээ ярьдаг шүү дээ тий. Ингээ тайвшруулад яриад за тэгээд тайвшаарай гэт тий. Эрэгтэйг нь амьсгал боогдох тэгээ бөөлчхөөс сэргийлсэн ийм арга хэмжээнүүдийг авсан. Бөөлжүүл бүр хэцүү юм байна та. Буцаагаад тэр чинь таглагдсан шүү дээ. Тийм ээ. Өөрөө гаргаж чадахгүй хахаж өгсөн гэсэн байх та маань тий. Яг бичлэгийг үзсэн чинь бас нэлээд зовиртой харагдаж байна тий. Ер нь бол амын онгойлгогч ашигласан гэж байгаа.
Тэгэхээр ам онгойлгодог тусгай багаж байгаа юм шиг байна. Тэгээд эрүүг нь хангалттай томруулсныхан дараа тодорхой ингээ нөгөө булчин бас сулруулагч тийм тариа тарьсан. Тэгээ ингээд 20 минут ийм арга хэмжээ авсны дараагаар эмэгтэй гарыг одоо наашин цааш нь хөдөлгөөд эвтэйхий эргүүлээд тэгээ гаргаж ирсэн гэж байгаа. За тэгээ энэ бичлэгийг болохоор сошиал даяараа ер нь ингэж болохгүй шүү. Бити сониучсан гаргаарэ. За ингээд нөгөө онгорхой тэр ам чин яаж гимтэж болно. За нөгөө эмэгтэй дугуй басж байгаа бага хэмжээгээр гимтсэн байгаа юм. За тэгээд энэ бүхнийг одоо сэрэмжлүүлээд сошиал даяараа бичлэгийг нь тавьсан байна. За манай монголчууд ч гэсэндээ энийг сонин л тушаад үзчихвэ гэдэг шиг. Чидэнг амдаа ичээд идэх шүү дээ, тий. Чи орхотоо орчоод гарахтаа гардггүй гэдэг байгаа шүү дээ. Сонин тий. Ер нь бол хүмүүс тийм штэ их сониуч. За болохгүй дээ гэж бодсоор байжэт л яах вэ? Амрууга хийчдэг байхгүй юу? Ер нь яадаг юм бол ер нь нэг үсчихсэн гэд ингээд бодчихдаг байхгүй юу? Тэгээд амрууга хийчдэг. Яг нэг хүүтэн төмрөнд хилээ нааж болохгүй дээ гэж байгаа л наагаал үдчихсэн юм да. Та ирдэгжсэн үү? Нөө хөлдөө төмрөнд ингээд өвл хилээ нааж үдчихсэн үү? Үдчихсэн. Үдсэн л би нөгөө балкон дээр байсан чарганыхаа төмрөн дээр авчиж хилээ нааж үдчихэл байлаа. Баг. Ягаад ч юм хүний нэг юм одоо энэ бичлэг ингээд нийтлэгдэнгүүд болохгүй шүү гингүүд бас нэг үдчмээр юм шиг тэр нэг юм ер нь өдөөгддөг те. Сэдлийн нөх хаа өдөөгддөг шүү. Болохгүй шүү. Манайхаа болохгүй шүү. Болохгүй гэхээр угаасаа аманд нудрага хийвэ болохгүй. Аманд орох ёстой юм л оржиг те. Ёсгүй юмыг нэг тийм заавал хүчээр чигээл те. Хоол унд мунд те. Ус те. Багтахаар л юм оруулаад да. Багтахгүй л ингээ гацхан байна шүү дээ. Энд чинь бас сэрэмжлүүлэг. За туулагч мэдээ өстой пөөх байлаа. Пөөх. Паахч гэмээр юм уу те. Гэтэ энэ хоёр хосын хооронд нэг хэцүүл дурсамжуултлээ. Яг үнэхээр л юм одоо хайр дүүрэн л хос байна л да те. Зүгээр ингээл одоо байж яснаа би чиний амруу гараа хий гэж болчихсон шүү дээ. Чи нэг ингээд бүр ингээ хайр нундраад те ингээд би бүр ингээд нэг юм ямар л нэг юм романтикмар л санагдсан юм байна л. Үгүй хамгийн анх энэ хоёр чинь зүгээр романтик байт. Романтик биш байхгүй юу найзуудаа. Нөө сошиал орчинд те хандлт авах гээд байна шүү дээ. Тэгээ бичлэг хийсэн чи байхгүй нөөр нь буруутай авчихсан. Тэгээ эн чинь бүр угаас нөө сошиал хандлт чинь бүр буруудах юм бол амь насанд хүртэл ингээд нас орсон ч хүмүүс байдаг шүү дээ тий. Илүү хандлт авахгүй нөгөө байшингийн орой дээр илүү өндөр тавирахаар хамгаалтгүйгээр тэгж явж байгаад одоо бүр таны урдны ярьсан чинь бас нөгөө мукбанг залуу байсан шүү дээ тий. Бүр сошиал хандлтын төлөө зүтгэсээр байгаа тэгээд эцэст нь нөгөө амь насаараа хандлтынхаа төлөө золиос 8 нас нь болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр 1000 хандлт аваад эцэг амиа өгчхөрч одоо ямар ойлгоо байх вэ тий шүү дээ. Одоо сүүлийн үед яг энэ сошиал дээр хитрхи их сошиалд донтсон хүмүүс те нэг хандлт аваад тэр нь өссөн чинь одоо цаашаага бүр тэрэндээ донтоод ингээд тэргээрээ мөнгө олох гэж чийд юм те. Мөнхийн амар хандлт авах юм шиг л болчих тийм шиг байна те. Ингэж болохгүй. Тэгэхээр саяны энэ бичлэг ч гэсэндээ манай монголчуудад ч бас сэрэмжлүүлэг болсон байхаа гэж бодож байна. Тэгээ сошиал хандлтын төлөө бас манайхаа одоо боломжтой тий. Одоо хандлтын төлөө явж байгаа хүмүүс бол зөндөө байгаа баха энэ одоо цаг үеийн ингээд тарчиж байгаа юм чаа. Гэхдээ бас боломжтой аюулгүй одоо зүйлийг хийх нь бас чухал байгаа баха. Тэр нөө өндөр нэг залуу бас нөгөө нэг мөнгө амлсан мөнгөнийхэн төлөө нөгөө нэг юу байсныг бэхэлгээгүй авирж ирснийг хэлэх гээд нөө. Харин тий. Унтсан байдаг тий. Тий нас барцсан байдаг. Тэр чинь нөгөө дэлхийн хамгийн өндөр цамхгийн оройд гарах л тэрнийхээ төлөө нөгөө бас сошиал хандлтын төлөө явж байгаа л те. Өөрийнх нь тэгээ шуналж бас байсан байх л та. Мөнгөний асуудал ч гэсэн бас байсан л та шуналтай. За туулагчтай баярлалаа. За миний хүргэх мэдээлэл болохоор урдны похтор бас яг ярьжсэн мэдээлэлтэй их адилхан. Урдны дугаарт болохоор нөгөө титаниум гэдэг материалаар хийгдсэн одоо хиймэл зүрхтэй холбоотой мэдээлэл бол байсан. Тэгээ тэр хиймэл зүрхийг 100 хоног одоо яг хамгийн урт хоног титаниум гэдэг одоо материалаар хийгдсэн хиймэл зүрхтэй явсан хүний тухай. За энэ удаад мөн бас нэг эрдэмтдийн хиймэл эрхтний тухай шинэ судалгааны тайлан мэдээ бол гарсан юм байна. Анх бол Америк нэгдсэн улсын эрдэмтэд гаргаж ирээд тэгээ хятадын эрдэмтэд бол бүр илүү нөгөө амжилттай сайжруулсан. Туршаад амжилттай болгоцсон юм байна. Энэ нь болохоор ийм генийн өөрчлөлттэй гахаан илгийг одоо тархины саажилттай хүнд туршсан юм одоо үйл явдалтай судалгааны тайлан бол гарсан юм бэл. Энэ яасан гэхээр
сүүлийн 1 жилийн хугацаанд эмчнэр болохоор ийм түүхэн ач холбогдолтой эрэгтэн шилжүүлэг суулгах одоо мэс засал бол хийгээд за генийн өөрчлөлтөй гахаан бөөр болон зүрхийг хүмүүст ингээд суулгаж ийсэн юм байна. Бөөр зүрхийг бол. За тэгээ хятадын эмчнэр болохоор эрдэмтэд үүнтэй адил гахаан одоо генетикийн өөрчлөлтөй гахаан илгийг одоо шилжүүлэн суулгацсан тухайгаа саяхан бол одоо мэдээлсэн байна. За энэ нь болохоор их сурвалжин Nature гэх сэтгүүлд бол гарсан ийм мэдээ бол байгаа юм. За генийн өөрчлөлтөй гахаан илгийг тархин одоо өвчлөлд орсон өвчтөнд шилжүүлэн одоо суулгажээ. За өвчтний гэр бүлийн хүсэлтээр гэж байгаа. Тэгэхээр нөгөө тархины өвчлөлттэй одоо өвчтөн байсан учраас гэр бүл нь бол зөвшөөрсөн юм байна. За тэ энэ ирээдүйн хүн төрөлхтний сайн сайхны төлөө бид нар одоо зөвшөөрж гинэ гэж гарын үсгээ зураад за энэ тархины саачлалтай энэ өвчтөнд шилжүүлэн суулгасан. За өвчтний гэр бүлийн хүсэлтээр судалгааг 10 хоногийн дараа бол зогсоосон юм байна. 10 хоног бол энэ илгийг байршуулсан. За тэгээд гахаан илгийг бол 10 хоногийн дараа авч хайсан. За өвчтний анхны илгийг бол хамгийн сонирхолтой нь өөрийнх нь илгийг аваагүй. Нөгөө хүний нэг ёсондоо жоохон хараар ярих юм бол нэмэлт тоноглол одоо машиндаа ч юм уу те мотоциклэнтэй суулгадаг шүү дээ. Яг тэрэн шиг нөгөө өвчтний илгийг авахгүйгээр баг ингээд хараар ярих юм бол тоноглол суулгаж байгаа юм шиг хажууд нь туслах маягаар тэр илг гахаан илгийг бол суулгасан юм билээ. Тэгээ тэр нь ажиллаж байна уугүй юу? Тэгээ 10 хоногийн судалгаа хийгээд ажиллаж гэнэ үү үр дүнгээ өгж гэнэ үү гэд ийм судалгааг бол хийсэн. За тэгээ яасан гэхээр өвчтний анхны илгийг бол аваагүй орхичоод за эрэгтэн шилжүүлэн суулгах мэс засал хүлээж байгаа өвчтнүүдийн илгэний үйл ажиллагаа гахаан илгээр нөхөх боломжтой юу гэдгийг шалгах зорилготойгоор л хийсэн судалгаа. За шилжүүлэн суулгасан гахаан илэг амжилттайгаар цөс ялгаруулж исэн юм байна өөрөөсөө. Яг нэг илэгний гол чухал үүрэг цөсийг ялгаруулад илэгнээс гаралтай тэр альбумин гэдэг ийм бодис байдаг юм байна. За энэ альбумин гэдэг бодисыг бас үүсгэсэн юм байна. Нөгөө гахаан илэг. За тэгээд энэ нь бидний хувьд бол нэг ёсонд 10 хоногийн турш цөс ялгаруулад альбумын ялгаруулсан учраас бидний хувьд томоохон амжилт бол нэг шат ахлаа гэж дүгнээд 10 хоногийн дараа болсон. За тэгээд мөн хятадын одоо энэ эрдэмтэд энэ болохоор шижин гэх эмнэлэг байдаг юм байна. За энэ эмнэлгийн мэс засалж судалгааны ахлах одоо докторуудын нэг Ли Ван гэдэг хүн бол яг энэ тайлангийнхаа талаар бол ярьжээ. За энэ нь гахаан илэг хүний бие дотор анхны илэгтэйгээ зэрэгцэн амьдарч чадна гэсэн үг бөгөөд ирээдүйд гэмтсэн илгийг нэмэлтээр дэмжих боломжтой болж магадгүй юм а гэсэн одоо зүйлийг хэвлэлд бол ярилцлаганд өгсөн юм байна. За гахаан одоо нэг гахаан эрэгтний донор болох ирээдүйтэй амьтын юм байна л да. Гахаан бол хүнд одоо хүний хамгийн ойрхон юм амьтын юм байна. За тэгээд ийм боловч нөө дархлааны тогтолцоо нь бол гахаан эдисийг эсэргүүцээд өгдөг юм байна. Хүний дархлааны тогтолцоо нь гахаан эдисийг. За тэгээ үүнийг тойрч гарахын тулд эрдэмтэд гахаануудыг нэг ёсондоо генетикийн өөрчлөлтөнд оруулсан юм байна. Тэгээ тийм учраас нөгөө генетикийн өөрчлөлтөд гахаа гэдэг. За генетикийн хувьд өөрчлөх юм арга хэрэгсэн. За тэгээ донор нь нөгөө донор илэг нь геномын 6 өөрчлөлтийг одоо явуулсан гахаанаас гаргаж авсан. Генетикийн 6 өөрчлөлтийг тухайн гахаан дээр явуулаад тэгээд гаргаж авсан юм байна. За тэгээ эдгээр гений өөрчлөлт нь илүү хүнийх мэт одоо болгох юм нэмэлт генийг гахаад суулгаж өгсөн юм байна л да. Тэгэхгүй шууд гахаа илэг бол хүнд таарахгүй. За гэсэн ч одоо бүх үйл ажиллагаа бүрэн хангалттай ажиллаж хүний илгийг төгс орлох хэмжээнд одоо хараахан хүрээгүй. Одоо донор илэг олдтол гахаа илэг нэг ёсондоо торгоох үүргийг аль болох 10 хоног биш 100 хоног 200 хоног болгох ийм одоо зүйлийг л хийх гээд байгаа юм байна л да. За тэгээ шилжүүлэн суулгасан тэр гахаа илэгний дараахан одоо ялц болон бүлэгнэлтийн үйл ажиллагаанд өөрчлөлт одоо ажиглагдсан ч хэд хоногийн дараа бол тогтворцсон гэж. За тэгээ энэ эрэгтэн шилжүүлэн суулгах мэс заслан доктор энэ Ван болон түүний багийн сүүлийн 10 жилийн турш хийж байгаа судалгааны ажил юм байна. Тэгээ саяхан одоо бас ингэж туршиж үзсэн. Гахаан гений өөрчлөлтөө эрэгтнүүдийг анх бол сарамгчинд одоо шилжүүлэн суулгах туршилтыг бол хийж исэн юм байна. Сарамгчингуудад туршилт хийгээд за тэгээ гахаан зүрх, бөөр, эвэрлэг бүрхүүл яс зэрэг эрэгтнүүдийг сарамгчин дээр туршиж үзчихсэн гэж байгаа. Одоо гений өөрчлөлттэй гахааг ясыг нь хүртэл сарамгчин дээр суулгаж исэн гинэ. За тэгээ хүнд хэлбэрийн юм түлэгдэлтэй өвчтөнд генийн өөрчлөлттэй гахаан арьсыг бас шилжүүлэн суулгах мэс засал хийгээд амжилттай болж исэн юм байна. Гахаан арьсыг хүний арьсны оронд нөхцсөн байгаа байхгүй. За тэгээд энэ Ван гэдэг эрдэмтэн
хэвлэлийн хурлын үеэр одоо тайлбарлахдаа элэг шилжүүлэн суулгах нь хүний элэгээс өөр их усрээс авахд хамгийн хүнд сорилт хэвээр байгаа. За учир нь элэг маш олон төвөгтэй үйл ажиллагаа гүйцэтгэдэг гэж байгаа. Зүрх нь бол хүний бид цус шахах насоосын үүрэгтэй байдаг бол за бөөрийн гол үүрэг бол одоо шээс ялгаруулах байдаг бол элэг нь маш олон үйл ажиллагааг одоо маш олон үйл ажиллагааны үүргийг гүйцэтгэдэг учраас илүү жоохон төвөгтэй, илүү урт хугацаа шаарддаг байна гэдэг зүйлийг бол ярьсан билээ. Жишээ нь элэг бол одоо хоол боловсруулалтанд оролцохоос гадна дархлааны системийн тус ордог юм байна л дээ элэг. За тэгээ ийм одоо хүндрэлүүд байгаа гинэ. За тэгээ үргэлжлүүлээд энэ бол одоо гайхалтай амжилттай учир нь бид анх удаа гахаан элэг хүний бид хэрхэн үйл ажиллагаа явуулж чадахыг бол судлаад цаашдаа хүний элгийг бүрэн орлуулах боломжтой эсхийг тодруулах боломжтой боллоо гэж. Тэгэхээр ирээдүйн бүр алсын хараа нь бол одоо элэгний хүнд өвчтэй хүмүүст одоо бас нэг донор шүү. Хүнээс элэг авах биш, генийн өөрчлөлтөй гахаан элгийг суулгах одоо боломжтой боллоо. Тэгэхээр нөгөө илүү урт хугацаанд нөгөө донорыг хүлээж өвчтнүүд маань одоо хүндрэхгүй, нас барахгүй. За шууд нөгөө гахаан элгийг л аваад суулгаад байх учраас энэ асуудлыг шийдэх ийм зорилготой юм байна л да. За тэгээ доктор Ван болон түүний багийнхан хийсэн өөр нэг туршилтын талаар бас дурдсан юм байна. Энэ нь болохоор нөгөө тархины өвчлөлд орсон өвчтөнд гахаан генийн өөрчлөлтийн элгийг шилжүүлэн суулгахдаа судалгааныхаа дараа өвчтний өөрийнх нь элгийг бүрэн авсан гэж байгаа. Өөрийнх нь элгийг одоо тариад авцсан юм байна. Тэгээд одоогоор тэр элэг нь бие даан хэрхэн ажиллаж байгааг бол судалж байгаа гинэ. Нэг өсөндөө элгийг нь авангуудаа нөгөө элэг бие даан хэр хугацаанд одоо үүргээ гүйцэтгэж ажиллах нь вэ? За үүнийг нь тэгээд дахиад хүнд тодорхой хугацааны дараа байлгаж хагаад хүнд суулгаж болох уу гэдэг бас нэг юм аимшигтай туршилтыг бас хийсэн юм байна л. Тэгээ эх жилд бол нэмэлт туршилтуудыг хийхээр төлөвлөж байгаа гэдгээ бас энэ эрдэмтэн бол дурдсан. За тэгээд тэр хамгийн чухал юм бол хүний элгэнд чинь нөгөө бид нар шинжилгээ өгөхөд асаа талаат гэж гардаг те. Энэ альбумин гэдэг ийм зүйл бас гардаг юм байлээ шинжилгээнд дээр. Тэгээ энэ альбумин нь болохоор элгэнд ямар үүрэгтэй юм хэр нөгөө уургийн нийлэгчлэлтэнд маш өндөр нөлөөтэй юм альбумин гэдэг ийм бодис байдаг юм байна л да. Тэгээ биений шингэний тэнцвэрийг хадгалдаг бодис тээвэрлэдэг дархлааны тогтолцоонд оролцдог ийм альбумин гэдэг бодис бол байдаг юм. Тэгээ элэг бол хамгийн чухал юм нь тэр гахаан гений өөрчлөлтөй гахаан элэг бол өөрөөсөө цөс ялгаруулад тэгээ альбумин гэдэг энэ бодисыг ялгаруулсан учраас энэ судалгаа ирээдүйд бол маш том амжилт ололтыг бас үзүүлэх магадaltaй гэдэг ийм зүйлүүд гарсан юм байна. Энэ нөгөө гахаа чинь ер нь тэгж ярьдаг штэ, яриад идэг штэ. Гахаа хүний эд эрхтэнтэй ер нь хамгийн ойролцоо байдаг гинэ. Тэгээ гахааны эд эрхтэй ойролцоо учраас тэр эд эрхтнийг нь хүнийхтэй төстэй учраас ингээд хэрэгэлдэг. Ийм шинжлэх ухааны яваад идэм билээ ингээд туршилтууд ингээд явагдаад амтан дундаас хамгийн хүнтэй ойролцоо нь гахаа гэж. Хоёр тэгэхэд хүний элэг чинь ерөөсөө одоо лабораториор ярих юм бол хүний биеийн гол лаборатори нь элэг гэдэг юм байна. Лаборатори ажиллаж идэг. Бүх одоо эд эрхтний юмыг шүүгээл те гаргаал нааш цааш нь болгоод ийм лаборатори ажиллаж идэг гэдэг аа. 2000 тэг ярьж хооронд найруулагч маань нөгөө дүрсийг нөгчихгүй те. Тэгвэл бас сонирхолтой байж магадгүй. Тэгээд яриагаа би нөгөө нэг дахиад нөгөө эрт илрүүлэхтэй те хүмүүс маань залуучууд маань бас эрт ороороо гэдэг үгээр өөрийнхөө мэдээллийг бол өндөрлөх гээд байгаа. Ялангуяа элэгний хорт хавдар бол манайх Монголдо битэл дэлхийд одоо энэ тарих зүрх судас элэг хотоодны хорт хавдрын нас баралтаараа маш өндөрт ордог юм билээ шүү дээ. Тэгэхээр тэгээд ингээд судалгаа нь бол угаасаа эрчүүд элэгний хорт хавдар тусах, элэгний өөхлөлт авах нь эрчүүд маш өндөр байгаа. Тэгэхээр нөгөө эрчүүдтэй бас хандаж хэлэхэд тийм ээ. За ер нь эрчүүд биш нийт монголчуудтай тийм эрт илрүүлэхтэй заавал ороороо жилдээ нэг удаа тийм ээ бүрэн оншилгоонд орж байгаараа тэгээ элэг гэдэг бол маш онцгой маш олон чухал үүрэгтэй юм эрхтэн учраас бас өөрөө ирүүл байгаад тэгээд бас өрөөл буцад анхаарал тавьж байгаараа гэдгийг одоо бас уриалмаар байгаамаа. Үг таартай байгаа тийм. Бид нар ч нэг өөрсдөө үзүүлэхгүй бол гэр бүлийнхнийгаа яаж харьлах вэ? Одоо ингээд миний ойрын жишээ гэхтэл эр эмгүү ер нь бүгдөө
бүгдөө ч бас биш ээ. Ер нь дийлийнх нь эр эмгүү өөхлөлттэй гарч илээ. Илэгний өөхлөлт гэдэг юм чи одоо зүгээр газар авцсан. За тэгэл эн чин цаашаагаа яваад юу ч болдгийг мэдгүй. За бас харсан чинь дийлийнх нь хатуурал гэсэн юм. Дийлийнх нь биш уучлаарай. Бас нэг хүмүүсээс ингээ харагдаад илээ. Хатуурал чинь цаашаа яваад илэгний хатуурал чинь хавдар болдгийг юм билээ. Тэгэхээр илэгний хатуурал, тэр илэгний өөхлөлт те энэ бүгдийг сайн хинжаах ёстой юм байлээ. Тэр өөхлөлт нь яг хөдөлж хүнд надад ч хүртэл гарсан байлээ. Тий, над дээр ч бас би нэг 20 жилийн өмнө үзүүлэхэд бол илэгний өөхлөлттэй байна гэж бас гарсан шүү дээ. Тэгэл баахан гам им бичижэл өгчээсэн. Ер нь амьдралын хэм би нэг юм уншижсэн юм хорт хавдар гэдэг бол яг хоёр гурван үндсэн шалтгаантай гинэ. Нэг нь бол мэдээж удамшлын тийм шалтгаантай. Нөгөөх нь бол одоо зарим нэг нь тухайн улсын одоо орчны одоо нэг эрүүл аюулгүй хүнс, эрүүл ус те тэрнээс шалтгаалж байна. А гурав дахь том хүчин зүйл бол хорт хавдар гэдэг бол амьдралын хэм маягийн өвчин гэж байгаа. Энэ бол миний анхаарлыг амар татсан байхгүй. Амьдралын хэм маяг буюу те өөрөө мэдчихэж буруу хоололдог, хортой гэдгийг мэдчихэж хэрэгэлдэг. Энэ бол тийм учраас амьдралынхаа хэм маягийг айлуулах те дээшлүүлээрэ гэдгийг бас хэлмээр байна. Яг үнэн. Амьдралын хэм маяг өдөр тутмын унтах хүртэл ордгийн байлээ шүү. Унтах нойроо авах чинь хүнийг эрүүл байлгах хамгийн гол хүчин зүйл. Хоёрт хүнс байна. Хүнсээ зөв хэрэглэх. Нэг бол нэг дор нэг хит хийдэх. Ингээ ярихаар зүгээр л та нарт бол одоо за гээл өнгөрөх байх. Нэг чухал биш юм шиг. За чухал л да. Гэхдээ л за байдаг юм ярьж штэ гэж бодох байх. Гэвч яг өвчин хаалга тогшоод ирсний дараа хүн боддгийм байлээ. За нэрэ буруу юм байсан юм байна. Эргэж хардгийм байлээ. Тэгэхээр одоо ингээд ер нь ингээ харахад бараг л айл бүрээс л хөдөлж хүнд энэ хавдар гэдэг өвчин гарч гад байна уу даа л гэж харагдах юм да. Тэгэхээр ер нь асуудалтай. Тэгэхээр бүгд анхаарч яхад илүүдэхгүй. Эрүүл байцгаая монголчуудаа эрүүл монголчуудад одоо байгаасаа гэж уриал. Одоо бид нар баг поох болгоноор бол ямар нэг эрүүл мэндийн талаар ярьдаг болч те. Тэгээд нэг нийгэмд байгаа асуудал учраас тийм учраас поохын бас нэг урай бол одоо эрүүл байцгаая. Эрүүл байх юм бол олон удаагийн поохыг үзэх байх. Олон эрүүл байх юм бол хэрэгжлийн наадмыг үзнэ гэдэг ч хэлэн болох. Поохыг хийх байх те. Поохо илүү их үзэх нэ. За хатнагийн мэдээлэл рүү. За миний мэдээлэл нь эхлэлдээ хэлсэн чинь бас буруутсан байж шүү. Миний хэлсэн юм байна да. Би хэлсэн. Ерөнхийдөө бол нөгөө байгалийн одоо байгаль дээр өнгөлн далдалтыг маш сайн хийж чаддаг одоо эрвэхний тухайн мэдээлэл байна. За ерөнхийдөө бол амьтдын ертөнц бол маш олон гайхалтай нууцуудыг одоо тэрний гайхамшигуудыг агуулж яадаг тий. Тэгэхэд бол яг энэ өнгөлн далдалтыг маш сайн хийдэг энэ стик Caterpillar гэдэг одоо эрвэхэ байна. Энэ ер нь бол ерөнхийдөө одоо нэг арын одоо үзэгдэж байгаа орчин болон өөрийнхөө одоо байгаа орчныг орчиндоо тааруулаад одоо яг тэрнийг орчинд нь тааруулж дүрсээ хувиргаж чаддаг ийм одоо нууцлаг тийм чадвартай. Одоо ингээ харахаар эн чинь мөчрөл харагдаад байгаа. Эрвэхэ байгаад байгаа байхгүй. Энэ бүр харах баргүй. Айгуу сайн уу? Одоо ингээд хөдөлгөөн нь харж байна. Мөчр биш байгаа. Энэ тавар иш юм уу? Тий, тэр чинь байгаа байхгүй. Ингээ харахаар ерөөсөө яг модны мөчрөл байгаад ах шиг байх юм. Тэс чи хөдлөө яваад өгч байгаа байхгүй. Одоо энэ бүр ингэж байна. Явж байгаа нь хүртэл одоо могоо юм аашин тий. Жижигхэн одоо юм хэмжээтэй энэ Caterpillar одоо эрвэхэ байж штэ. Одоо жижигхэн маш жижигхэн хэмжээтэй бүр юм шувууны сангасны төрсөнд ойрдог гэж байгаа байхгүй. Нөө махчин шууд болон одоо энэ шавжир хоолж байгаа одоо энэ махчтаас энэ амтэн чинь бол нуугдэн штэ. Тэгээ энэ зөвхөн одоо амьгүй мөчр мэт одоо ингэж харагдаж чадхаасаа гадна ерөнхийдөө бол арын дэвсгэртэй өнгөө бол сольдог гэдэг байгаа штэ. Тэгээ мангогийн одоо навцсан дээр бүр төгс одоо байрлаж одоо яг бүр тэрний одоо яг үндсэн бүр төгс хэлбэрт одоо нуугдаж чаддгийм байна. Тэгээ Caterpillar-с гадна одоо энэ янз янзын одоо энэ одоо зөвхөн мөчр болоод зогсохгүй одоо мангогийн навч эсвэл одоо үхсэн одоо ийм шавж гэдэг юм одоо маш олон төрлөөр одоо ингээд арын дэвсгэртэй тааруулан хуурж чаддаг одоо ийм гайхалтай одоо нэг шин төрлийн эрвэхэ байна. Тэгээ Caterpillar-ийн тухай ярих юм бол яг нь Аз, Европ, тэгээд дээрэс нь Хойд Америк зэрэг одоо хойд хагас одоо буюу одоо энэ дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт бол илүү сайн одоо тархан байрлсан ийм гайхалтай эрвэхэ байна. Тэгээд дээрэс нь одоо энэ бол
энэ хувирдаг амьтад дундаа баг энэ хувирлын одоо энэ урлагийн мастер гэх үе зөв амар нарийн бүр ийм урлаг мэт хувирах урлаг гэж. Яа, хувирах урлаг мэт одоо ингэж хувирдаг. Ийм. Би нэг юм болж байсан. Ай модон дотор явж итэл нэг мод байсан юм. Үгүй мод ч гэж ай мод ч битүү мод байгаа. Тэгээ тэр модон дотор ингээ явж байгаад нөгөө мөчрүүдээ ингээ хүн чинь ингээ хойшлуулж явдаг штэ тий. Ингээ нэг олон саглагаар. Тэгээ ингээ хойшлуулж явж байхдаа мөчрөө нэг мөчөр базаад авахгүй юу би тэгээд. Тэгээ ингээ харсан юм мөчрлөх шиг байсан. Тэгээ ингэсэн чинь зөөлхөө. Юу илээгээд ингээ харсан чинь мөчрөн дээр нэг авгалтай байсан. Яг мөчр шигэ өнгөтэй. Ногоо өнгөтэй. Тий. Эрвэх хэний? Эрвэх хэний юм шиг байгаа юм. Би тэгж тэгэхэд хүүхдж байсан. Тэгээд ойрол чарлаа тэр нэг зөөлх юм. Тэгээ жоохон өстэй. Тэгээд тэрнээс хойш ер нь энэ мөчөртэй, модтой хэсэг дээр ийм амтангууд ингээд яг тэрнтэйгээ ижлэхэн болоод ингээд хувираац байж идэм байна да гэж боддог байсан чинь одоо энэ хоёр дахь нь болж байна л та эрвэхээ. За энэний өмнө бас нэг нөгөө одоо бид нар мэдэн штэ гүрүүл байдаг штэ тий. Манай Монголын чуй гадаадын одоо янз бүрийн гүрвлүүд чинь яг нөгөө элстэйгээ төстэй зөвхөн нүдэнд л ингээ хөдлөөд байдаг. Тий штэ ялгах хайртай ч үлээ тий. Тий. Хувирдаг бас ирүүс байдаг баха. Ингээ нөгөө хувирдаг аягүй олон амтангууд бас байдгийн билээ. Тэгээд нэгсдэг төрөлд нь бол шувуу миний мэдхээр бол шар шувуу байдгийн билээ. Шар шувуу яг ингээд модчгээ ингээ хувираад ингээд баг мод руугаа яваа орчвоо гэмээр ингээ болчтий. Тэгээ ингээ нүдэнд хөдлөөд байдаг. Одоо ирүүс хүртэл яг тэр нэг юм хатны дундаа ингээ өнгөтэй адилхан өнгөтэй болчт юм билээ. Шороо чулууны өнгөтэй сууж яхад ингээ яг ялгархааргүй тий. Шар шувууч гэсэн яг энэ модон дотроо ингээд зүгээр л ингээс сууж яхад нь бол яг ингээ хас хараад ялгахааргүй байгаад байгаа. Тэгээ яг бидний амьдардаг одоо энэ байгаль одоо энэ ертөнцийн дэлхий за ялангуяа одоо энэ ай модон дундал маш одоо богинохон талбай дотор ч гэсэн маш олон төрлийн амьдрал тэнд ингээ өрнөж байгаа байхгүй. Одоо энэ эрвэхэнээс ахуулаад дээрээс нь дахиад одоо өөр олон төрлийн одоо шавжнууд тэгээ амьтад ингээд маш олон гайхалтай амьд ертөнцийн ингээд бидрийг тойроод байгаа байхгүй. Тэгэхээр байгалийн цохилтолгоо гэдэг бол үнэхээр агуу, үнэхээр гоё юм аа. Амьтад хүртэл өөрсдийгөө хамгаалж эсвэл бол араатанаас өөрийгөө одоо ер нь л тийм л юм л да. Араатанаас өөрийгөө хамгаалж тэгж хувирч чаддаг, өнгөө өөрчилж чаддаг. Түрүү ярьсан шүү дээ нөгөө гахааны арсыг хүнд суулгаж ийн гэдэг. Би бүр пөөг ямар сони юм бэ гэж бодчихсон чинь одоо амтан бол ингээ өөрийнхөө арсыг бол зүгээр өнгийг өөрчлөөл зүгээр дорн ингээ амтраад. Йоо бүр арсаа гуйжуулаад те. Бүр дахин нөхөн төлждөг ч байх шиг те. Ер нь жоохон оюун ухаанд гэхээс биш хүн ер нь хамгийн дөрөөн юм биш үү дээ. Хүн хувирдаг шүү дээ. Хамгийн хүчтэй нь оюун ухаан л юм байна те. Энэс бол яг зэрлэг байгалаар одоо ярих юм бол амьтны чадвар болгон хайх тэр өөр хүн төрлөختний чадвар бол тэгэл нөгөө оюун ухаан л юм да те. Манай хүмүүс чинь бас хувирна. Байгальтайгаа гараад ирэхээр манай цэргүүд бол десант тавцаа амсал шар болоод нэр тэр чинь бас их өөр юм билээ шүү дээ. Яг ижлэн амьтын гэсэн чинь нэг сонин зүйл санаад орчлоо. Тэгэд энэ юугаар л одоо поохо өндөрлөө те. Амьтны нэртэй хүмүүсийг хэдүүлээ нэг дур дээ л да те. Жишээ нь би бол шар шуу гэдэг нэртэй хүн бол харж байсан. Муу нохой гэж. Муу нохой, нохоо зээх, алтан бүрэг. Нохоо зээх гэдэг юм уу? Нохоо зээх гэж байдаг юм байлээ. Нохоо зээх гэдэг нэртэй хүн байдаг юм байлээ. Яг амтан гэдэг нэртэй хүн ч бас байдаг шүү дээ. А бүрөө. Тий. Би бол мэднэ. Гал тогоо гэдэг нэртэй хүн харж байсан. Манай нэг ахыг нэр нь идүр гэдэг шүү дээ. За уучлаарай хүний нэрийг одоо энэ зүгээр байдаг л нэр аахгүй. Сонин тэгээ амьтны нэрийг бас монголчууд үр хүүхдэд их өгдөг байсан юм байна. Болчмор гэдэг нэртэй хүн бол байдаг юм байлээ. Тагтаа гэж бүр яг жинхэнэ нэр нь бол тагтаа гэж байдаг юм байлээ. За өөр чин тэгээд за нохоотой холбоотой бол зөндөө те барс бол тэгээд барсаад арслан гэдэг нэртэй хүн бас байна те. Тэгэхээр ингээд амьтны нэртэй болгоно гэж байхгүй. Хулгана гэж байна. Байгаа. Тий, хулгана гэж бол байдаг шүү. Хулгана л واخгүй юу? Ямар юм. Тэгээ хулгана л гэж дуудаж байгаа واخгүй юу те. Тийм үү. Тий, тэгэхээр магадгүй үзэж байгаа сонсож байгаа хүмүүс маань байх юм бол өөр тийм сонин содон нэр амьтны нэртэй хүмүүс байх юм бол бас те комент хэсэгт үлдээгээрээ яг одоо яг энэ цаг мөчөө санагдчихж байгаа нь бол надад бас яг тиймэрхүү амьтны нэртэй хүмүүс бол бууж байна. Тэгээ ер нь бол амтны ийм цагаа гоё ингээд одоо хийний хатнагийн мэдээг ингээд баяжуулаад цаашаа ярих юм бол зөндөө их юм гарч ирнэ. Наад чинь чи магадгүй дараагийн дугаард те энэ амтнаа баяжуулаад өөр бас гоё гоё амтнууд байвал яриарай. Яг нөгөө нэг хувьсэлгээ ярьсан чинь надад ингэж бодогдож байна л да. Нөө угаасаа хүчрхэг амтан бол хувьсахгүй юм байна л да.
Тэгээ ямар нэг байдлаар одоо хувьсалт орохгүйгээр хүчрэг шин чанараа ингээ хадгалсаар байгаа. Одоо ингээл аль эртнээсээ хувьсаагүй амьтад тэгэл тэгэхэр чи одоо нэг хавч мавч юм уу ингээл янз янз амьтад байдаг шүү дээ маш зөв төрлийн. Тэд нар бол ингээ анханасаа ингээд ямар ч одоо зүйл тасан цогцсон хүчрэг одоо юм өгдөлтэй амьтад байсан байна. Хүмүүс болон одоо хүн бол одоо хувьссан шүү дээ тий. Одоо энэ нараатай амьтад бол ингээл хувьсаал нөгөө цаг уур одоо энэ байгаль дэлхийн өөрчлөлтөд дагаал ингээл хувьсаал явждаг. Хамгийн сайн супер хувьс чаддаг амьт нь л баг хамгийн хүчрэг амьт нь юм шүү. Зүгээр ер нь аль тэгж л бодогдож байна л да. Одоо бид нар бол бүр ингээд төгс хувьсаад байгаа байхгүй. Нийс чадахгүй ер нь онгоц үтээдсэн. Усан дотор шумбаж чадахгүй ер нь. Ага энэ ч нөгөө нэг бид нар ингээд энийг оюун ухааныхаа чадамжтайгаар л хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бас хүчрхэг амт юм. Оюун ухаан бол амар хувьсж байгаа хөө. Нэгэнт нөгөө амтын ярьсных би яг түрүүн бас шоргоолжны тухай уншсан байхгүй юу. За шоргоолж ямар амар айхтар мундаг амтан байдгийн бэ гэдгийг л мэдэж авсан. Тэгээд товчхон хэлгээд байна шүү дээ. Хамгийн сонин гэхэд шоргоолж өөрөө юу ядгийн байна л да. Тэр нөгөө бид нэр ай модонд явж хахад нэг юм овоолсон юм шоргоолжны үүрийг хараад байдаг штэ. Тэр шоргоолжны үүр чинь доошогоо газрын үнэргээд үргэлжилдэг гэж штэ. Тэгээ ингээ маш олон сувгууттай. Тэгээ айгүй олон өрөөтэй. Амрах өрөө байдаг гэж байна. Хатан шоргоолж төрөх өрөө байдаг. Тэгээ авгалдаануудыг нь тустай хадгалдаг бас байлгадаг. Тэднэрийг гаргаж салхилуулдаг, буцаага хийдэг ийм өрөө байдаг гэж байна. Тэгээд ажилчин шоргоолжуудын тустай бас нэг өрөөтэй ингээд асар олон өрөөнүүдтэй. Тэгээд тэднэртэй зохион байгуулалт нь өөр. Одоо жишээ нь хатнаа гихт ажилчин шоргоолж байлаа гэхэд чиний хийдэг үүрэг өөр. Тэнд нь болохоор зөвхөн нөгөө нэг гарч одоо жишээ нь Агийн бол зөвхөн дээшгээ шоргоолжны нөгөө тэр овоолсон үүрэн дээрээ гараад нар тусах хэсэгт байрлуулт юм энэ тэр үүрээ. Тэгэнгүүт одоо Агийн шоргоолж дээшээ гарангуудаа нарны гэрлийг өөртөө шингээгээд өөрөө айгүй гоё амраад авна штэ. Тэгэнгүүтээ өөртөө нарны ийм дулааныг шингээж аваад буцаагаад доошогоо ороод өрөөн рүүгээ ороод дулаанаа гаргадаг юм байна. Зөвхөн тэр ажлыг хийдэг шоргоолж гэж бас байна. Нэг юм аа. Наран дэдэг хамгийн жаргалтай шоргоолж юм шүү бараг. Бүр ингээд ажлууд нь тусдаа үүрэг ороолтой. Тэгээ тэд нар чинь тусдаа өрөөтэй. Орчныхаа халаалтыг тэр нь шийддэг юм байна тий. Тэр шийддэг. Энийг бол би анх удаа сонсч шүү дээ. Тийм юм байдгийн байна. Тэгээ ерөн шоргоолжны амьдрал их сонин. Тэгэнгүүтээ тэд нар чинь гарч яваад нөгөө модны бөөс гинүү нэг тийм амтан байдгийн байна. Тэр бөөсний хойноос нь гардаг ийм нэг чихэрлэг зүйл байдаг юм байна л да. Тэрийг нь өөртөө авч хэрэгэлдэг юм байна. Гэтэл тэр бөөсийг нь ондоо амтнууд бөөсийг нийтчгээд ангууд тэднийг хамгаалдаг гэж шоргоолж нар. Ичээ хамгаалдаг шүү дээ. Тэр бөөсөөгөө дагаж явж хамгаалж авч очоод тэр үүр мөрөнд нь ингээ байршуулад өөрийн хүртэл янзалж өгдөг ийм ухаантай амтдаг гэж. Тэгээд шоргоолцны бүксийг долоохоор чихэрлэгээс таамдагтай тийм үү? Би тэгтээ тийм нэг ийм хөтлөгч шоргоолч нь болж болохгүй юу? FM-ийнх нь. Би нэг пөөх шоргоолцсон наа. За ингээд өнөөдрийн пөөх нэвтрүүлэг маань одоо өндөрлөж байна. Тэгээд сүүл рүүгээ эрүүл мэндийн нэвтрүүлэг болоод амтны нэвтрүүлэг болоод өнөөдрийн пөөх маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн пөөхөд нариулагчаар Ариукам, хөтлөгчөөр Хатнаа, Туул, Аги гэсэн 3 шоргоолж ажиллалаа. Тэгээд үтсэн нийт ажилсаг шоргоолжнуудаа гэдэг хэвгүй. Нийт үзэгч сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Хөгтөнгөр радио 82.9-оор авж яваар та бүхэн сонсороо. Хөгтөнгөр радио Facebook page, за мөн YouTube хуудсыг маань дагаад дүрстэй нэвтрүүлгүүдийг маань бас эдгээр сошиал сувгуудаар маань үзээрэй. Эфирийн шоу дууссан бол 11:31 тэг 7 гэсэн дугаар байгаа. Та бүхэн маань бас эдгээр сувгуудаар бидэнтэй холбогдох боломжтой. Хөтлөгч редакторуудын маань хувь хувийнх нь нэвтрүүлгүүдийг сонсох үзэх боломжтой шүү. Биднийг дагаарай гэж бас хэлмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Та хоёртаа бас маш их баярлалаа. Найруулагчтай баярлалаа. Баярлалаа. Хамтдаа байгаарай. Хөгтөнгөр радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөгтөнгөр радио Тобохос 82